Тухайн процессын асуугааг юм аа их хурлын дарган дээрээс анхаарч өгөөрэй. Зөвхөн үнийн дүн хариуцлага хүлээсэн хүн байна уу гэж асууж байгаа. Тэгээ ер нь бол одоо яг ерөнхий сайд төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга цэнгэл дарганаар ийм улсууд ажилд ийм хариуцлагагүй хандаад эн чинь тухайн үеийн одоо Бүгд найрамдах Монгол Ард улсын засгийн газраас гаргасан тогтоол төрийн өмчтэй холбоотой асуудал орж ирээд байх чинь энэнтэйгээ холбоотой судалгаа хийчихээг бол улсын хурлын чуулганд орж ирж байна гэдгийг бас цаашид анхаараарай. Тэгээ ер нь одоо энэ тогтоолтой холбогдуулаад үе үеийн тэр бэтүүдэд ч юм уу хариуцлага тооцох асуудлын дагуулдуулаад оруулаад ирж болох уу гэж одоо энэ санаачилж байгаа ус гишүүнээс асууя. За саруул сайхны цэнгийн өгшөө асуултанд хариулъя. Хууль санаачлагч. За энэ Бүгд найрамдах Монгол Ард улсын засгийн газарт эрх олгох тухай хуулийн үндсэн агуулга маань болохоор ер нь бол Монгол улс 1992 онд үндсэн хуулиа батлаад социализмын эдийн засгаас бол чөлөөт эдийн засгийн эдийн засаг руу шилжсэн байгаа. Энтэй холбоотойгоор бид бүхэн маш олон улсын пактуудад гэрээ хэлцээрд орж одоо олон улсын өмнө нь бол хүлээсэн үүрэгтэй. Тэр маань бол хувь хүний эрх чөлөө болон хувийн өмчийг хамгаална гэж заасан байдаг. Тэгтэл энэ хувийн өмчийг хамгаалах болон хувь хүний эрх чөлөө болон хувь хүний халдшгүй байдлыг одоо хамгаалах ёстой үндсэн факта бид бүхэн зөрчиж байгаа илрэл маань энэ хуулийн дээр бол тухайн онц байдал зарласан үйлдвэр болон байгууллага гэсэн нэрийдлэр тэр маань бол дан ганц төрийн өмчт үйлдвэрийн газрууд биш мөн нээлттэй хувьцаат компаниуд ХХК гих мэт байдлаар бол төрийн бас байгууллагууд гээд маш олон төрлийн одоо бүх төрлийн байгууллагууд дээр энэ бэтийг томилох одоо хаалган нээлттэй байгаад байгаа.